$110,000 үнэтэй Rolex цаг зүүн гангардаг. Нислэг тэргээр чихэр цацаж ард түмнийг даапалдаг. Офшор данс, офшор хаус, офшор дүү, офшор амьдралтай ер нь бүх юм нь офшор буюу эргийн гадна гарчихсан. Аягуул офшор эргэлшилтэйж байж мэдэх нэг хүн Монгол Улсын үндсэн хуулийг манах асар өндөр хариуцлагатай албанд сууж байна. Тэр нь мэдээж сугардаггүй хэмээх сугар. Анх төрийн өмчийн хорон дарга байхдаа асуудал орж ирсэн тэрээр Японы Токио хот Адачи дүүрэг 48 сая иен буюу Монгол мөнгөөр 535 сая төгрөгийн үн бүхий байр авч тансагласнаар түүний булхаанууд хөвж эхэлсэн юм. Ингээд асуудал өндөр аваад эхэлмэгц намынхаа татаасаар үндсэн хуулийн цэц рүү үсрээд орчихсон билээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хуулийн цэц гэдэг хөг тэнгэртэй зэрэгцэн орших байгууллагыг шоронд орохгүй байх хамгаалалтаа болгож амжсан залтай мэгтэй ар өрийн хаалгатай архаг гэмт хэрэгтэн билээ. Архаг гэмт хэрэгтэн гэсний учрыг одоо хөврүүлье. Японд авсан байрныхын мөнгийг дайны эрсдлийн сан хэмээх оргуу хоосон зүйл босгон зорчигчдын тезний үн дээр мөнгө нэмэн бичиж $300,000 босгосон хэрэгээр ял авч байсан хорс сүрэн хэмээх гэмт этгээд төлсөн байдаг. Мөн хорс сүрэн нь мань сугарыг Мят компани Токио дахь зөвлөхөөрөө ажиллуулж сард $3,000 салин олгож байсан төдийгүй өөрийнхөө хувийн данснаас 48 сая иенийг Японы Tower Rail Estate Development компани данс руу шилжүүлэн сугарыг Япон улсад үйл хөдлөх хөрөнгөтэй болгож байжээ. Харин хорс сүрэнгээр байр ахуулж доошоо орж байсан сугардаггүй сугар хорс сүрэнгийн хамаатан Тамирг аж хүний данс руу $3,654,000 шилжүүлэн баярхаж байсан байх жишээтэй. Төрийн албанд ажиллаж байсан сугарт яагаад ийм хэмжээний мөнгө байж байдаг вүлээ? Бас болоогүй тэр байр жуулчдын Яважин Чэжүү арал дээр 600 сая воноор байр авч байсан бөгөөд Хонконгийн HCBS компанид асар их мөнгөтэй. Мөн өнөөх гэмт хэрэгтэн хорс сүрэнгийн нэрээр хадгалуулсан их хэмжээний мөнгөтэй байж болох талаар авилгатай тэмцэх газраас тухайн үеийн улсын хурлын дарга Зандаа үгийн хотод албан бичиг ирүүлж байжээ. Уг бичиг дурдсанаар үндсэн хуулийн зэцэн гишүүн суугар нь маш олон хууль бус үйлдэл хийсээс гадна түүний өмч хөрөнгө хэдэн 10 тэрбум доллараар хэмжигдэхээр болсон гэжээ. Хэдэн 10 сая биш хэдэн 10 тэрбум гэснийг нь анхаараарай. Товчхондоо ийм юм. Түүний гэмт үйлдэлүүдтэй цаг хугацаагаараа холбогдож болох олон арван баримтууд байдгийг нэг жишээ нь гэхдээ Justin Батхүү Улаанбаатар төмөр замд дизель төлөв шахаж 29 тэрбум төгрөг унгааж улсын хөрөөсөн гэмт хэрэг үйлцэн тэр жил төрийн өмчийн хорон дарга байсан мань сугар Мятын хорос сүрэнгээр байрах улсан гэх мэтээр хөөрнө. Одоо Justin Батхүүгийн зээлсэн дээр асар их мөнгөний баталгааг сугардаггүй сугар баталгаажуулан гарын үсэг зурж өгсөн баримт нь олон нийтийн сүлжээгээр хөвөрч хэллээ. Яг энэ баталгаатай холбоотойгоор мань сугар хэрвээ би баталгаа гаргаж гарын үсэг зурсан тогтоогдох юм бол юу ихгүй тамина. Өөрөө ганц өдрөөр шогшиж очоод л тэр шоронд чинь суучих яшиг зүгээр хэмээн ярьсан өгсөн билээ. За одоо тэгээд тэр баримт нь илэрлээ. Мань сугаараа ганц өдрөөр өөрөө гүйхийг нь харъя. Гүйхгүй бол шодрог үнний шүүхтүүнийг хүчээр гүйлгэж аваачих цаг нь иржээ. Аймгийнхаа наадам дээр нэслэг тэр хөлөглөн очиж бас болоогүй. Өөрийнхөө нэр бүхий чихрийг олонний толгой дээрээс цацаж явдаг хүн ч одоо ийм цаг зүүж явхаас яах вэ? Монголын хууль сугардаггүй сугарыг суулж чадахгүй гэдэг л харин том асуулт болон үлдэж байна. Шудраг байцгаая хэмээн орилдог элдвэ үүнийг огт сонсоогүй мэдээгүй мэдвэр үзүүлсээр зайлан одсон. Шудраг үннийг тогтооно хэмээн гарч ирсэн Батулга ерөнхийлөгч тоохгүй орхих нь бас харъя. За тэгээд ийм илэрхий хэрэг дээр маш олон хүний чанар танигдаж жинхэнэ царай нь элрэнэлтэй мэдээж та хэдийнхээ хэн хэмбэ гэдгийг ахаад нэг харцгаая.